Сүүлийн үед дэлхийн техник компаниуд хүний нөөцийн бүрдүүлэлт болон сонгон шалралтанда CV-тэй танилцах, тест авах зэрэг уламж саргаас татгалзаж, хүний чадах потенциал, багаар ажиллах чадвар, soft skill зэргийг илүүтэйгээр үздэг болсон энэ цаг үед манай Metacog стартап технологийн шийдэлд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй олон улсын компаниар баталгаажсан тоглоом тоглох аргаар дараах чадваруудыг илрүүлдэг технологийн шийдэл бүхий платформыг бүтээгээд ализены олон хэрэглэгчтэй болсон байна. За ингээд Metacog-ийн founder хүрлээгээ PJ танилцуулна юм байна. Тайзан дээр урьж байна. Сайн байцгаана уу? Хүний нөөцийн салбарт цоо шин арга барилыг нэвтрүүлж байгаа Metacog стартапын үүсгэн байгуулагч Хүрлатар байна. Дэлгэцэн дээр бодит бидний ашигладаг CV харагдаж байна. За болсон. Сая 6 секунд шаардагдсан. Тэгэхээр сонгон шалгуулалтын хамгийн ихний процессд нэг CV унших хугацаа дунджаар 6 секунд байдаг юм байна. Тэгэхээр энэ хугацаанд бид нэр тэр хүн ажил тохирох уу тохирохгүй гэдэг шийдвэр гаргацдаг. Тэгэхээр ажилд 100 хүн анкет хийлгэсэн бол бид нэр 75% нь ийм аргаар татгалцаар өгчдөг. Үлдсэн 25% нь бид нэр бүтэн сар үргэлжилдэг. 4-5 шат дараалттай маш их хүн хүч шаардагдсан зардалтай ийм аргаар шийдвэр гаргадаг. Тэгэхээр одоо ашиглаж байгаа арга нь тэр хүний туршлагт суурилсан буюу experience based hiring. Тэгвэл дэлхий дээр хаашаа чиглэж байна гэвэл тэр хүн ирээдүйд юу хийж чадах юм буюу потенциалд суурилсан сонгон шалгуулалт руу шилжиж байгаа. Тэр ингийн тулд хамгийн ихний шатаасаа бид нэр тэр хүний их сургуулийн брэнд эсвэл нас хүйсээс үл хамаарсан хүн болгонд өөрийгөө харуулах боломжтой. Дээрээс нь тэр хүний зөвхөн IQ биш, тэр хүний хандлага зөөлөн ур чадваруудыг илрүүлэх боломжтой. Мэдээж цаг, зардал багасгасан ийм шийдэл хэрэгтэй байгаа. Тэгэхээр манай стартап тархи судал дээр суурилсан сонгон шалгуулалтын системээр энийг шийдэж байгаа. Тэгэхээр хин нэгнийг олон талаас нь дүгнэж тэр хүний сэтгэлгээний онцлогуудыг гаргаж ирэхин тулд бид 8 өөр төрлийн тоглоом 8 өөр төрлийн эрдэм шинжилгээний ажил дээр суурилсан 8 өөр төрлийн тоглоом хөгжүүлээд нэг цогц систем болгочихсон байгаа. Тэгэхээр яаж ажиллах вэ гэхээр 20 минутын турш ажил горлогч нь зөв буруу гэсэн шийдвэрүүд байхгүй шийдвэр гаргаж авдаг. Тэр шийдвэрийнхаа үр дагавартай нь хариу үйлдэл үзүүлээд явдаг ийм тоглоомнуудаас бид 19 өөр төрлийн шин чанар ур чадваруудыг хоёр бүлэгт хуваан харуулж байгаа. Эхнийх нь тэр хүн юу чадах вэ буюу оюуны чадварууд, хоёр дахь нь тэр хүн ямар хүн бэ буюу зан төлөвийн үзүүлэлтүүд. Тэр ерөнхийдөө манай систем нь 300 асуулттай 3 цаг бүглэх шаардлагатай олон төрлийн тестүүдийг яг ижил баталгаат чанартаагаар бүрэн орлох боломжтой. Тэгэхээр системийнхаа шинжлэх ухаан дээр бид өмнө McKinsey-гийн сонгон шалгуулалтын тоглоомн дээр ажиллаж байсан туршлагатай Калифорни их сургуулийн дэргэдэх Crest судалгааны байгууллагатай болон Мойсийн багш нартай хамтраад системээ баталгаажуулсан. Дээрээс нь дараагийн шатууд буюу бид Монголдо хэрэгжүүлсэний дараа гадны зах зээлд гарах стратеги бид Microsoft for Startups програмын 3 дахь шатанд тэнцээд Microsoft-ийн салбарын захирлуудаас дэмжлэг аваад яг одоо ажиллаж байна. Тэгэхээр бид 2023 оны 1 сард бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаад тэгээ одоо харагдж байгаа байгууллагууд яг одоо туршилтын байдлаар ашиглаж байна. Тэгэхээр мэдээж цоо шин арга барил учраас бид байгууллагуудад турших хугацаа олгож байгаа. Тэр энэ хугацаанд өөрсдөө хэрглэж үзээд, өөрсдөө тоглож үзээд, үр дүнгийг хараад тэгээд цаашдын одоо хамтарч ажиллах саналуудаа ярилцаад бид аль хэзээний анхны борлуулалтаа хийчихсэн байна. Тэгэхээр яаж мөнгө олох вэ гэхээр бид уян хатан тухайн байгууллага таарсан багц зүй санал болгож байгаа. Тэгээд хэрвээ шаардлагатай бол зөвхөн тэр байгууллага ашиглах боломжтой юм тоглоомнуудыг нэмэлтээр хөгжүүлж өгч байгаа. Тэгэхээр жилд Монгол компаниуд хамгийн багадаа 780 мянган хүнийг сонгон шалгуулалтын процессор оруулдаг байна. Тэгэхээр энэ процессын 10%-ийг эзлэхэд бид энэ жилдээ 570 сая төгрөгийн борлуулалт хийж чадна. Тэгэхээр globally авч үзвэл энэ зах зээл нь жилд 17%-аар өсөж байгаа. 31 он гэхэд 80 тэрбум доллар болох юм зах зээл бидэнд нээлттэй байна. Тэр Монголдо энэ шийдлээ хэрэгжүүлээд бид дараагийн алхам нь Төв Азийн зах зээлд гарах гээд одоогоор ажиллаж байна. Тэгэхээр яг одоо бид тоглоомоор дамжуулан хүний ур чадварыг илрүүлэх ийм систем хийчихсэн байна. Тэгэхээр яг ижилхэн технологи ашиглаад тоглоомоор дамжуулан мэдлэг олгох шийдэл рүү бид бүрэн орох боломжтой.
Тэгэхээр энэ жилдээ бид нэр hiring games буюу сонгон шалгаруулалт дээр төвлөрч ажиллаад дараа жилээс бид нэр educational games руу орж байгаа. Тэгэхээр дараа жилээс энэ системээс орлогоо олоод эхлэх зорилготойгоор ажиллаж байна. Тэгэхээр энэ цогц системийн ард сэтгэл зүй, систем хөгжүүлэлт, төслийн удирдлага, маркетинг, тоглоом хөгжүүлэлтээр туршлагатсан олон улсын байгууллагуудад ажиллаж үзсэн ийм баг бүрдсэн байна. Манай шинжлэх ухаан дээр сүүлийн 25 жил тоглоомоор дамжуулан ур чадвар үнэлэх, тоглоомоор дамжуулан мэдлэг олгох системүүдийн дизайныг хийж байсан юм туршлагатай хоёр профессор манай зөвлөхөр ажиллаж байна. Тэгэхээр бид яг одоо цоошин арга барилыг Монголд нэвтрүүлж байгаа. Тэгээд нэвтрүүлсний дараа бид нэр гадны зах зээл рүү гаргах сонирхолтой байгаа. Тэгэхээр манай баг ингэж бүрдсэн. Тэгээд ингийн тулд бид нэр багаад хэлэх хэрэгтэй. Бүтээгдэхүүнээ өргөжүүлэхийн тулд та бүгдээс 460 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хүсэж байна. Үүнд бид нэр компанийнхаа 13%-ийг санал болгож байна. Тэгэхээр яг одоо та бүгдэд хандаж хэлэхэд энэ бол ирээдүй. Тэгээ бидний дүүнер эсвэл та бүгдийн хүүхдүүд утсан дээр ямар нэгэн байдлаар Roblox суулгацсан тоглож байдаг тийм. Тэр хүмүүс том болоод 2 цаг тест бүглэхгүй. Тэгэхээр энэ зах зээл нь жил ирэх тусам томорч байгаа. Энэ зах зээлээр том тоглогч нар бага. Тэгэхээр ийм том зах зээл рүү Монгол стартаптай хамт энэ зах зээлд орох сонирхолтой хөрөнгө оруулагч та бүгдийг нээлттэйгээр урьж байна. Баярлалаа.